Хоёр асуудал бид нар хэлцсэн. Нэгдүгээрт нь өнгөрсөн өдрүүдэд оюу толгойн ордтой холбоотой сонсгол зохион байгуулагдаж өнгөрсөн. Энэ сонсголтой холбоотой сонсголын тайланг төр хороо усын хурлаар хилцүүлэх ёстой. Энэ тайлангийн мэдээллийг төр хороонд ардсан намын бүлгээс төлөөлж улсан улсын хурлын гишүүн Жаргалан, Шижир, Бямсвар нарын 3 гишүүд орсон. Энэ гишүүдийн төлөөлөл бас бүлэг дээр тодорхой мэдээлэл өгч байр суурь илэрхийлсэнийг бас хэлье. Хоёрдугаар асуудал нь улс төрийн бас нөхцөл байдалтай, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой та бүхэндээ бол дэд сайд гэдэг асуудлаар голчилж хурж ийн лээ. Ер нь бол дэд ардчсан намын бүлгээс тавьж байгаа асуудал дэд сайдын асуудал гэдэг нь нөгөө зүйрлээд ярих юм бол мөсөн уулын оройны асуудал шүү. Ардчсан нам өнгөрсөн цаг хугацаанд байнга төрөө цонхон болгоё. Илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй болгоё. Энэ хэрээр хувийн хэвшил, иргэдийн оролцоо эдийн засагт гарна гэдэг байр суурийг л байнга илэрхийлж ирсэн төсвийн тодотгол бүхий л зүйл дээр төсвөө таны хасья энэ санаачлагыг бид нар бүрэн дүүрэн дэмжиж ажиллая гэдэг. Гэтэл өнгөрсөн 7 хоногоос харж байгаа дэд сайдын асуудал нэгдүгээрт нь орон тоо, дарга нарын тоо нэмэгдэж байгаа асуудал мөн. Хоёрдугаарт нь энэ өөрөө саяны ярьж ирсэн өнөөдөр Монгол улсад хэрэгтэй болчиход байгаа тэр зарчмын байр суурь, цонхон төрийн асуудал, төрийн өмчийг хувьчлах, олон нийтийн болгох асуудлын зөвхөн нэг илэрлэн дэд сайдаар гарч ирж байгаа маа. Тэгээд ардчсан намын бүлгээр тодорхой байр суурь илэрхийлсэн энэ төрөө яамдынхаа тоог цонхон болгоо, мөн дэд сайдынхаа энэ томилгоог туцлаа гэдэг шаардлагыг тавьсан. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол ардчсан намын зүгээс засгийн газрыг Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих болно гэж бид нэр ирээдүйн цаг дээр өнгөрсөн 7 хоногт ярьжсэн. Сая бүлгийн хуралдаар би бас танилцуулга хийлээ. Санал хураалт бол хийгээгүй. Бүлгийн хуралдаар танилцуулга энэ засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн баланган дээр өргөн барина гэдэг улс төрийн нөхцөл байдлыг бас танилцуулсан. Тэгээ гишүүд бас энэ дээр бас талархалтай хүлээж авч зөв зарчмын байр суурь гэдгийг дэмжиж байгаад бас бүлгийн гишүүдтэй би бас ингэ талархал илэрхийлж байна. За ер нь дэд сайдтай холбоотой та нарт эхэнд нэг мэдээлэл өгчий. Дэд сайд хизээ бий болоод байгаад хизээ хасагдаад хизээ нэмэгдээд явчихсан бэ, хуулинд орсон бэ гэдэг зүйлийг та бүхэнд хэлье. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын хурлаас засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт орж 2015 оны 30 гэдэг нь тэр ардчсан намын ерөнхий сайд засаг барьж ирсэн үе 15 оны 10 дугаар сард засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж дэд сайдгүй ажиллана гэдэг шийдвэрийг ардчсан намын үед оруулж ирсэн. За нэгдүгээр, хоёрдугаарт нь 16 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 16 оны 6 сард сонгуульболсон Монгол Ардын нам болон холсон 7 дугаар сарын 21-ний өдөр засгийн газрын хуулинд өөрчлөлт оруулж Монгол Ардын нам дэд сайдтай ажиллана гэж хуулинд өөрчлөлт оруулж ирсэн. Тэр хууль өнөөдөр явж байгаа тухай ерөнхий сайд хэлнэлээ. Тэгэхээр энэтэй холбоотой олон зүйлүүдийг хэлж болно. Яг өнөөдөр Монгол улсад 4-5 мянган орчим төрийн албаны оронтой хоосон байгаа. Энэ бүхэн дээр ингээд нөхөөд магадгүй оронтой хоосон болвол орлож хийгээд ингээд асуудлууд ингээд явагддаг. Гэтэл дэд сайдын асуудлыг хуулинд байгаа юм шигээр ярилээ. Тэгээд бидний зүгээс бүлгийн гишүүдийн зүгээс илэрхийлж байгаа байр суурь, миний ч гэсэн байр суурь нэгэнт хуулинд ардын нам оруулсан бол хуулиар ардын нам өөрчил. Энэ өөр эрх зүйн ямар бодлогын баримтчгийн хүрээнд дэд сайдаа хас танах болцоо энийг ардын нам эрх баригчид засгийн газар өөрснөө хийх ёстой. Бидний шаардлага бол хэвээрээ энэ тэр тусмаа энэ 7 хоногт Монгол Улсын засгийн газраас их хурлаас олонхоос дэд сайдын асуудлаа буцаан татахгүй бол засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина. Тэр тусмаа 32-оор өргөн барихыг магадгүй өнөөдөр гүйцээч чинь. Тэгэхдээ энэ 7 хоногт энэ асуудлаа эргэн татаа гэдэг шаардлагыг тавина гэдгийг хэлээ. Тэгээд сайднараас ч гэсэн та нар асуух хэрэгтэй. Та дэд сайдгүй бол ажиллаа хийж амжихгүй байх гэдгийг та бүхний коридороос асуугаарай. Тэгээд тэр би сайхан тангараг өргөхдөг сайхан юм ярьжсэн сайд нарыг дэд сайдгүй ажиллавал ажиллаж чадахгүй байна гэж байгааг нь ажлаа өгөхийн бүгдээрээ шаардах хэрэгтэй. Тэр ачааллыг даахгүй гэж байгаа бол тэр ажлаа өгөх хэрэгтэй тэр сайд нар. Дахиад дээрэс нь та бүхэн тодруулах нэг зүйл бий. Тэр нь 2026 оны улсын төсвийг хэлэлцэхэд 2026 оны Монгол улсын төсвийн тухай хуулинд дэд сайд гэдэг оронтой байхгүй, дэд сайд гэдэг хүн болоод тэрийг дагсан
цалин хангамжтай холбоотой төсөв мөнгө тавигдаагүй. 26 оны төсөв дэд сайд гэж байхгүй шүү. 26 оны төсөв. Монгол Улсын төсөв дэд сайд ажиллуулахаар ямар нэгэн тийм төсөв мөнгө байхгүй. Дахиад нэг зүйлийг нэмээд хэлэхэд дэд сайд гэдэг албан тушаалт нь үнэхээр тэр сайдыг орлож ажиллах гэж байгаа юм бол Монгол Улсын засгийн газрын тухай хуулинд сайдыг орлох тухай асуудал бас байхгүй. Одоо жишээ нь сангийн сайд улсын хурал дээр Монгол Улсын төсвийг танилцуулахад сангийн сайд байхгүй болвол дэд сайд орж иж танилцуулдаг. Энийг өөр нэг сайд танилцуулдаг. Салбар хүн дээр адилхан. Тухайн сайдад нөхцөл байдал гарвал өөр сайд ажлыг нь оролдог. Дэд сайд оролдоггүй. Тэгэхээр яг энэ үнэхээр тэгвэл энэ яг өнөөдрийн энэ хуулиар ямар хэрэгтэй албан тушаалтан бэ гэдэг асуудлыг ч гэсэн ингээд талдаа тавих хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд бүлгээр хэлцээ асуудалтай холбоотой оюутлогоо хилцүүлэг сонсгол болоод манай төр хорооны гишүүдээс өгсөн мэдээллийн хүрээнд жаргалан гишүүн мэдээлэл хийнэ. Тэгээд дараа нь асуулт байвал хариулъя. Сайн бацгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. 2024 оны 7 дугаар сарын 2-нд Улсын хурлын 62 дугаар тогтоолоор оюу толгой төсөлтэй холбоотой хянан шалгах төр хороо байгуулагдсан. За Улсын хурлын хянан шалгалтын тухай хууль болон бусад холбогд хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгах төр хороонд цөөнхийн бүлгийг төлөөлж Бямсрын гишүүн, Шижир гишүүн болон миний бид гурав ажилласан байгаа. За төр хороо бол өнгөрсөн хугацаанд 6 сарын хугацаанд ажиллахдаа бол улсын хурлаар томьёолж өгсөн цар хүрээ хязгаарын дагуу хяналт шалгах хийх шинжээч болон шалгагч нарыг томилж ажилласан байгаа. За мөн одоо 12 дугаар сарын 8, 10, 12-ны өдрүүдэд нийт 3 өдөр нээлттэй сонсголыг зохион байгуулж иргэдэд бас мэдээлэл өгөх, холбогдох одоо бас гэрчүүдээс тодорхой мэдээлэл авахын ажлыг зохион байгуулсан. За тэгээд энэ 7 хоногт бол улсын хурлаар хяналт шалгах төр хорооны тайлан болон санал дүгнэлт за мөн одоо улсын хурлын тогтоолын төслийг бол одоо хилцэхээр байгаад байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой өнөөдөр улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн хурлаар өнгөрсөн хугацаанд хянан шалгах төр хорооны хийсэн ажлын талаар бол бид гурвын хувьд бол мэдээлэл өглөө. За ямар ч байсан гэсэн төр хороо бүтэн одоо 6 сарын хугацаанд ажилласны хүчинд бол нийт бараг 20 шахам хянан шалгагч шинжээч нарын дүгнэлттэй танилцаж за мөн одоо энэ шинжээч нарын дүгнэлтийг нэгтгсэн хянан шалгах төр хорооны тайлан гэдэг за баримт бичгийг бол гаргасан байгаа. За мөн төр хорооны тогтоолоор төр хорооны санал дүгнэлтийг баталсан. За мөн одоо энэ 7 хоногт улсын хурлаар улсын хурлын тогтоолын төслийг хилцүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За тэгэхээр төр хорооны хянан шалгах цар хүрээ хязгаарын дагуу өнгөрсөн хугацаанд бол одоо Онтре компани дээр бүртгэлтэй байгаа жавхлан чивээ толгой лицензүүд ашигт малтлын ордын лицензүүдтэй холбоотой асуудал за мөн одоо өнгөрсөн хугацаанд оюу толгой ХХК-даар хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчийн зээл за одоо мөн одоо бусад зээлүүдтэй холбоотой зээлийн хүү хуримтлагдсан хүү болон одоо санхүүжилттэй холбоотой асуудлуудын хүрээнд за мөн одоо Монголын талын өгөөжийн асуудлаар гэсэн ийм 3 багц асуудлын хүрээнд хянан шалгах ажиллагаа явагдсан. За Онтре компанитай холбоотой лицензийн асуудлаар бол хянан шалгах төр хорооны хянан шалгалт болон одоо сонсголын үеэр гэрчүүдийн өгсөн мэдээллийн хүрээнд ер нь бол ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхлээр за Онтре групп компани дээр харьяалагдж байгаа жавхлан чивээ толгой ашигт малтналын лицензүүд нь бол оюутлогын бүлэг ордын талбай хил хязгаараас хамаарж байгаа буюу стратегийн орд газарт хамаарах ийм лицензүүд байгаа гэдэг нь бол тогтоогдож байгаа. За түүнээс гадна Онтре компани нь болохоор 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээний тал биш учраас 2009 оны одоо энэ гэрээтэй холбоотой аливаа татврын тогтворжуулалт буюу одоо аливаа тэр хөрөнгө оруулалтын давуу орчинтой холбоотой ийм давуу байдал бол эдлэхгүй тодорхой болох нь бас тогтоогдсон. За энэ талаарх санал дүгнэлт бол одоо тайлан болон төр хорооны санал дүгнэлтэнд бол тодорхой туссан. За тэгэхээр улсын хурлын тогтоолт бол энэ Онтре компани дээр байгаа лицензүүдийг одоогийн байгаа
хууль одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд Монголын талын эрх ашигыг хамгаалах замаар шийдвэрлэх ийм үүрэг чиглэлийг бол засгийн газарт олгохыг зорьж байгаа. За мөн санхүүжилттэй холбоотой асуудал дээр бол өнгөрсөн хугацаанд оюу толгой төслийн зардлын хэтрэлт, хугацааны хэтрэлт, за үе үеийн улсын их хурлаас засгийн газарт өгсөн үүрэг чиглэл хангалттай хэрэгжээгүй асуудлаас улбаатайгаар оюу толгой хийхгээр одоогоор бол 20 орчим тэрбум $, зээл болон зээлийн хүү хуримтлагдаад байгаа асуудал бол Монгол улсын эрх ашигт бас ноцтойгоор нөлөөлөх ийм асуудал гэдэг нь бол бас сонсгол болон хянан шалах дүр хорооны ажлын явцад бол тодорхой болж байгаа. За тэгэхээр энэ санхүүжилтийн нөхцөлийг сайжруулах энэ хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр Rio Tinto буюу толгой компаниас оюу толгой ХХК буюу манай засгийн газрын 34%-ийг эзэмшиж байгаа охин компанид олгосон зээлийн хүү хит өндөр байгаатай холбоотой асуудлыг бол засгийн газар нэн даруй хөрөнгө оруулагч талтай хилцээр хийх замаар бол бууруулах нь зайлшгүй шаардлагатай гэсэн ийм зүйл бол тодорхой болж байна. За үүнийг бол улсын их хурлын тогтоолын төслийн 2 дугаар зүйл залтаар бол засгийн газарт оюутлогын хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ санхүүжилтийн арга хэлбэр, санхүүжилтийн загвар завуулмаар энэ хуримтлагтаад байгаа хүү болон цаашдын энэ хүү төлбөртэй холбоотой асуудал дээр бол дөрвтэй шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй гэсэн ийм асуудал тодорхой болж байна. За мөн Монголын талын үр өгөөж 53%-аас доошгүй байх ёстой гэсэн үе үеийн улсын их хурлын тогтоол засгийн газрын шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа асуудал бол нэн ноцтой асуудал байх учраас Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээг 53%-аас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулж холбогдох гэрээнд бас тусгах ийм үүрэг чиглэлийг бол засгийн газарт өгж байгаамаа. За тэгэхээр энэ цаг мөчид бол засгийн газар Rio Tinto компанитай бол хилцээрийг эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр бол энэ улсын их хурал дээр эдгээр оюутлоготой холбоотой эдгээр асуудлуудыг бас нээлттэй хэлэлцэж энэ бол улсын их хурлын хяналтын механизмын хүрээнд бас иргэдэд тодорхой мэдээлэл өгч ажилласан энэ зүйл бол бас засгийн газрын хилцээрт бол тодорхой бас эерэг үр дүн болох Монголын тал бол нэгдмэл нэг юм байр суурьтайгаар хилцээрт орох юм нөхцөлийг бүрдүүлэх учиртай гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр засгийн газар цаг алдалгүй хөрөнгө оруулагч талтай хилцээр хийж дээр дурдсан асуудлууд дээр бол тодорхой акц дэвшил гаргах зайлшгүй шаардлагатай байгаамаа. Тэгжиж бид энэ 16 жилийн хугацаа өнгөрсний ар дээр оюутлогын бас гэрээг бол илүү Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлсэн ийм нөхцөл байдал руу авчрах боломжтой гэж харж байгаа. За ардчилсан намын хувьд бол ардчилсан намын үзэл баримтлалын хүрээнд асуудалд хандж байгаа. За тэгэхээр бид бол ямагт бизнесийн орчин таатай байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтад бол Монгол улс аливаа байдлаар бол нээлттэй байх ёстой. За тэр дундаа бол гурав дахь улс орны хөрөнгө оруулалтыг бол ямагт дэмжиж ажиллах ёстой гэсэн ийм үзэл баримталтай явж ирсэн. За нөгөө талаас альва хөрөнгө оруулалт, альва хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа, альва томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилт бол Монголын талын Монголын талын үр өгөөж бол тодорхой төвшөнд байх ёстой гэсэн ийм байр суурьтай байдаг. Өөрөөр хэлэх юм бол альва хамтын ажиллагаа бол харилцан ашигтай. Тэгээд талууд бол бас энэ тэнцүү байршлаас бол хилцээрт орж айл талынхаа эрх ашигыг хамгаалж ажиллах ёстой гэсэн ийм байр суурьны хүрээнд бол бас энэ асуудалд бол хандж байгаа гэдгийг бол зохон тэмдэглэе. Тэгэхээр оюу толгойн асуудал бол цаашдаа бол харилцан ашигтай байдлаар Монголын талын үр өгөөжийг бол анхнаасаа хөрөнгө оруулагч тал 53-аас доошгүй байх нөхцөлийг хүлээмжшөөрөд орж ирсэн нөхцөл тэр төвшөндөө бол байх ёстой гэсэн ийм байр суурьнаас бол альва хилцээрт хандах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаамаа. Баярлалаа. За мэдээлэлтэй холбогдуулаад бол ус асуудлаар асуулт байвал хариулъя. Ардчилсан намаас жагсаал зохион байгуулж гин үү гэж байна. Ардчилсан намаас ямарваа нэг жагсаал зохион байгуулаагүй. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь та нар анзаарсан бол бид бүгдийн зүгээс өнгөрсөн 7 хоногт ээлж тус сурал хийх шаардлага тавьсан.
шаардлага ерөнхий сайдад гардуулж өгсөн. Энэ үйл ажиллагаануудад бид нэр ямарваа нэг тийм жижиг улс төрийн хонжоо хайсан ямарваа үйлдэл хийж ирээгүй. Бид нэр бүлгэрээ хэлцээ зарчмын байр суурь тавьсан, гардуулж өгсөн, одоо хугацаа хүлээж ин тэр үед юу гэж хэлсэн? Дэд сайдаа халаа, эргүүлэн татаа, цуцлаа тушаал шийдвэрээ бид нар тодорхой хугацаанд харнаа. Ингээд биелэхгүй бол огцруулах санаачлагыг гаргаж өргөн барина гэсэн. Яг л энэ хэлсэн ярьсан зарчмаараа хазаахгүй л явж байгаа. Хазаахгүй л явж байгаа. Энэ донд ямарваа нэгэн бид нэр жижиг хонжоо хай, сошиал дээр наан цаана элд үзүүл хийж заавал миний хувьд улс төрийн ажлыг тэгж харддаг. Зарчимтай зөв замаар явах ёстой гэж л ийм байр суурьнээс л асуудал тандж ирдэг. Тэр жагсаал магсаал хийж байгаа бол тэр арчсан намтай ямар нэг холоо байхгүй гэдгийг хэлье. Жаргалан гişүн. За баярлалаа. За миний хувьд болохоор яг сонсголын үеэр гарсан асуудалтай холбоотой тамгын газраас бүр тусгайл авсан байгаа. За та бүхэн мэдж байгаа сонсголын үеэр болохоор гэрчүүд яг одоо энэ танхимын дээр цаад хэсэгт суугаад за яг энэ хэсэгт болохоор ажиглагч нар гэсэн хүмүүс орж ирж суусан байсан. За энэ ажиглагч нар гэсэн мандаттай хүмүүс ямар шалгуураар яаж орж ирсэн талаар тамгын газраас албан ёсоор шаардлага тавиад лавлахад улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 2-7 хоногийн өмнө гэлүүдээ нөгөө парламент цэгийн дээр зар тавиад за тэгээд тэр парламент цэгийн дээр тавигдсан зарын дагуу бүртгүүлж орж ирсэн хүмүүс бандаа толгож оруулж ирсэн гэсэн тайлбарыг тамгын газар бол өгсөн шүү. Тэгэхээр яг энэ гэрчүүдийг бүртгэх ажиллагааг бол тамгын газар хариуцсан юм байлээ. Тэгэхээр яг энэ дээр бол яг тамгын газраас бас илүү наривчлсан мэдээлэл авах нь бол бас зүйтэй. Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барих гараа өсгийг миний баланкн дээр зурагдж байгаа. Арчсан нам улсын хурлын 42 гишүүнтэй би бүлгийн дараагаас гадна намын даргын ажлыг хашиж байгаа. Энийг ямар хугацаанд хууль заасан босхийг давуулах тийм төвөгтэй асуудал биш гэдгийг мэд хүмүүс нь мэдж байгаа байх. Энэ тийм ерөөсөө тийм төвөгтэй асуудал ерөөсөө биш. Гэхдээ бид нэр дахиад улс төржилт гэхээсээ бид нэр анхны тавьсан шаардлагын хүрээнд л асуудлаа яриад явна. Дэд сайдын тавилгоогоо тэр тусмаа тодорхой хугацаа хэлбэл энэ 7 хоногт багтаж энэ асуудлаа цуцлаа. Ямар хуулиараа өргөн барина уу, төсөвгүй сайн орон тоогоо яах юм, өмнө нь байхгүй 2-3 жил хамтарсан засгийн үед ч явж ирлээ. Энэ гарц харгалгаагаа өөрснөө шийдээ. Олонх шийд, засгийн газар энийг шийд. Бид нар энд ч оролцохгүй. Бид нар шаардлагынхаа хариуг л аавна. Хугацаанд биелэхгүй болвол дөрөвнийг хэлсэн засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина гэдгийг хэлье. Хоёрдугаарт нь татврын багц соёл яг засгийн газраас өргөн барьсан хуультай бол танилцж амжаагүй байна. Ер нь татврыг бууруулах аливаа санаачлалууд бол зөв. Гэхдээ энэ асуудал нь зүгээр нэг гал унтраас нь ажил хийсэн болж харагдсан бити байгаасаа гэж бодож байна. Бидний хувьд энэ асуудлуудыг байнга тэр тусмаа татвар буурна гэдэг чинь төр жижигэрнэ гэсэн үг. Төр жижигэрч байна, төрийн зарцуулдаг мөнгө багасч байна гэдэг чинь авилгалын мөнгө буурнаа л гэсэн үг. Энэ нь өөрөө ард иргэдэд бизнесүүдэд илүү их боломж очно л гэсэн үг. Энэ санаачлагуудад улс төрчлөлтийн үүднээс биш хариулах дэмжиж хамтарч ажилланаа. Арчсан намын гишүүдийн зүгээс ч энэ дээр олон хуулийн төсөл олон зүйлүүд дээр өргөн барьсан байгаа бас ажиллаж байгаа. Миний хувьд ч энэ дээр ажиллаж байгаа ингээд хуулийн төслүүд олон зүйлүүд бий гэдгийг бас хэлье. Дараагийн том төслүүд гэж бас хэлнэлээ хаана байна вэ гэж. Яг энэ өөрөө бас их чухал асуудал. Оюутлогоо үнэхээр Монгол улсын хэмжээнд асар чухал төслөө. Хоёр хөршийн хөрштөөгөө бид нэр нөхцөл байдал ойлголцож ажиллах явах ёстой байдаг. Оюутлогоороо 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт орсон зөвхөн нэг эдийн засгийн гэхээс магадгүй манай Монгол улсын бие даасан байдалтай хамаатай төсөл. Энэ учраас оюутлогын төсөлд маш болгоомжтой хандах ёстой гэж бид бүгдийн зүгээс бас үздэг. Тийм учраас нэг улс төржсөн олон байр суурь бид нар энэ дээр илэрхийлж бас явдггүй. Мөн бид нар зөвхөн оюутлогоос гадна ашигт малтуулын тухай хууль, тэр стратегийн ордын тухай асуудал, бүр үндэсний баялагын сангийн тухай асуудал, ийм бүх зүйлээ иж бүрнээр бас харж өөрчилж Монгол улсад хөрөнгө оруулалтыг илүү ихээр татах боломж байна гэж одоо миний хувьд боддог. Тэр тусмаа одоо тэр стратегийн ордын асуудал олон зүйлээс болоод магадгүй дараагийн оюут толгоонууд чинь нэгдэхгүй болчиход байна. Дараагийн оюут толгоонууд
оюутлогоо биш юм аа гэхэд оюутлогоотоо дүүцгүүц төслүүд бүгд мэдээлэлээ нууж байна. Одоо үндсэндээ Монгол улсын геологийн мэдээллийн санд мэдээлэл өгөхгүй байна. Яагаад гэвэл бидний 34% авчих юм байна, 50% авчих юм байна. Одоо тэгээд энэ хөрөнгө оруулагчдтай ийм их ойлгомжгүй Монгол улс харьцаж байна. Одоо гээд ерөөсөө тэр бүх төслүүд чиглэл гаргахгүй, эдийн засгийн эргэлтэнд орохгүй болохоор нөгөө ярьдаг үндэсний баялагынсаа олон зүйлүүд чи амлахгүй, энэ амлахгүй болохоор ард иргэдэд боломж очихгүй. Тэгэхээр энэ зөвхөн оюутлогоо том төсөл, оюутлогоодоор бид нар маш том асуудлуудыг үеийн засгийн газар ач холбогдлоо гэж ярих ёстой. Нөгөө талаасаа дахиад хууль эрх зүйн орчноо илүү томоор харж дараагийн 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь оюутлогоог нээж энэ Монгол улсын эдийн засгийг одоо огцом өсөлтөөр өсөх боломж бололцоо бүрэн дүүрэн байна гэж бид өвдийн зүгээс үздэг гэдгийг бас хэлье. Тодорхойлох 2 асуулт байна. Би нэг давхар хэмэлчээ. За өнгөрсөн хугацаанд бол улсын хурлын арчилсан намын бүлэг улсын хурлын хяналт шалгалтын механизмыг сайжруулах тал дээр бас нэлээ идэх санаачлагтай ажиллаж ирсэн. За та бүхэн санаж байгаа бол наадмын өмнөхөн бол бид нар улсын хурлын тухай хууль, чуулганы уралдааны дэгийн тухай хууль, за мөн одоо хяналт шалгалтын тухай хуулиуд бол тодорхой өөрчлөлт оруулсан байна. За хяналт шалгалтын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр бол сонсголыг одоо энэ түр хороо болон одоо альва сонсголыг зөвхөн орлогын бүлгээс томилогдсон хүмүүс ахалдаг байр байдлыг бол бас халаад за мөн энэ түр хороо байгуулах санаачлагыг гаргасан тэр гишүүд дотроос ахлагчийг сонгох боломж олцоог бас бүрдүүлсэн. За энэ оюутлоготой холбоотой түр хороо бол энэ хууль батлагдахаас өмнө байгуулагдсан юм түр хороо. За тэгээд яг өмнөх хуулийнхаа одоо хүрээнд бол одоо манай бүлгээс 3 гишүүн ороод ингээд ажилласан. За цаашдаа бол бид нар бол энэ улсын хурлын хяналт шалгалтын механизмыг маш сайн ажилуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр зүгээр нөө сонсгол хийлээ гэхэд өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонсголууд за нэг ялангуяа одоо нөгөө өмнөх 4 жилийн хугацаанд явж ирсэн сонсголууд бол нэлээд тийм улс төрчсөн өнгө аястай ажил хэрэгч бус байсны бас асуудлууд гараад байгаа юм шиг харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл цаашдаа бол энэ улсын хурал дээр маш олон сонсгол явах хэрэгтэй, маш олон юм төр хороонуудад байгуулагдаад ажил хэрэгч байдлаар ерөнхийдөө улсын хурал дээр асуудлыг татаж авчираад асуудлуудтай танилцаад за тэгээд улсын хурлаас тодорхой одоо тэр нөгөө тогтоол шийдвэрүүд за магадгүй одоо хуулийн төслүүдэд оруулах өөрчлөлтүүдийг хилцээд явах ийм ажил хэрэгч байдал руугаас орох нь чухал юм уу гэж харж байгаа. За саяны оюутлогын сонсгол бол бас зарим талаараа бас өмнөх шиг тийм улс төрчсөн нэлээд одоо янз бүрийн PR орж ирсэн ийм л одоо сонсгол боллоо. Гэхдээ нөгөө талаасаа бол бид нар бодит үр дүн нь юу ах вэ гэхээр одоо энэ түр хорооноос гарч байгаа санал дүгнэлт. За тэгээд одоо энэ нөгөө түр хорооны тайланд тусгагдсан шинжээчдийн болон хянан шалгагч нарын тодорхой мэдээллүүд бас иргэдэд нээлттэй болж одоо иргэдийн бас мэд хэрхийг хангаж байгаа явдал бол бас тодорхой үр дүн мөн гэж харж байна. За тэгээд энэ санал дүгнэлт батлагдсанаар за мөн одоо өнөөдөр энэ 7 хоногт улсын хурлаас засгийн газар чиглэл өгсөн тэр тогтоол батлагдах нь бол одоо бас тодорхой үр дүн муу юм аа гэж харж байгаа. Тэгээд цаашдаа бол бид нар энэ хянан шалгалтын ажиллагааг бол бүр илүү олон удаа явуулж за хэвлэл мэдээллийнхэн маань ч гэсэндээ энэ дээр бол одоо нөгөө сенсац анхаарах гэдгээсээ илүү одоо нөгөө ажил хэрэгч юм өдөр тутмын үйл ажиллагаа бас болох нь бас чухал байгаад байгаа. Өөр ямар асуулт байна? Та нарын баталсан хууль гэдэг дээр харин би түрүүн хариултыг өгчихсөн. 15 онд арчилсан намаас гаралтай засгийн газар ажиллаж байхдаа дэд сайдгүй байна гэж баталсан. Бүр та нарт огноогийн та нарт үзээрэй. 15 оны 10 дугаар сарын 30-нд 16 оны 7 дугаар сарын 20-нд Монгол тэр үеийн Монгол Ардын нам олон холоод дэд сайдтай байна гэсэн. Та нарын баталсан хууль гэдэг нь лавл одоо бидний үед энэ хуулийг энэ бол тэр чинь 68 гишүүнтэй байлгүй. Тэр намын хийсэн ажил. Тэгэхээр тэр хүмүүс энэ хуулийг өөрснөө засах ёстой санаачлага гаргаад батлаад энийг. Тэгээ ер нь ямар замаараа яаж хэрэгжүүлнэ үү? Би бол олонхын асуудал, засгийн газрын хүч зөргийн асуудал өөрснөө биелүүлэх ёстой л гэж бодож. Бид нар энд оролцохгүй. Бид нар шаардлага тавина. Энэ 5 дахь өдөр гэх зүйлийн хугацаа шаардлагатай болвол өргөн барина гэж бодож байна. Тэр гарын үсэг зурсан гишүүдийн тоо тийм их чухал биш. Энэ тоог өнөөдөр ч гүйцээж чадна гэдгийг хэлж байна. Юу нэг дээр хоёр асуудал би гишүүн баланкн дээр хууль тогтоолын төсөл санаачлахын гишүүний бүрэн эрхийн асуудал. Тэгээ энийг заавал энийг
их олонхоор батлаад гишүүдийг шахах шаардлагагүй гэж нэгдүгээр дуудаж байна. Арц намын бүлгийн гишүүд үнэхээр өнөөдөр бас чөлөөтэй, эмнэлгийн чөлөөтэй янз бүрийн гишүүд бий, эдгээр гишүүд маань гүнтэх шалтгаантай гишүүдээс бусад гишүүд бол бүрэн дүүрэн оролцоно гэдэгт би бол огтхож эргэлзэхгүй. Дараагийн 7 хоногийн дараагийн даваа гарагч 12 дугаар сарын 29-ний өдөр. 29 гэдэг чинь амралт бас амралтын өдөр болчихж байгаа. Энэ магадгүй чуулганы 12 сарын 31-нд хаавал энэ чуулганы болоод энэ жилийн ингээд төгсгөлийн бүлгийн хурлын мэдээлэл байж магадгүй засгийн газрыг огцруулах асуудал мэдээж хөндөгдөд эхэлвэл ээж тусаар асуудлууд ингээд яригдаад явна. Тэгэхээр ер нь энэ оны төгсгөл олон зүйл болж байгаа учраас энэ оныг нэг дүгнээд нэг хэлэх ёстой байх. Ер нь энэ 2025 оныг дүгнээд ярил 2025 оныг дүгнээд цөө үгээр ярил ард түмний амьдралд улаан гэрэл ассан албан тушаалтнуудад үргэлжлэн ногоон гэрэл нь нассан ийм жил байлаа гэж дүгнж хэлж болох юм аа.